манай 23 дугаар хороонд бол ямар ч улсын сургууль ахгүй, ямар ч төлөвлөлтгүй зүгээр бетонын ширэнгүүдийг л энэгээр дүүргээл хүмүүст зараал ашиг авах тийм л зорилготой. Хамгийн ойрхон байгаа улсын сургуулийг л 9.3 км гэсэн үг шүү дээ. Энэ чинь өдөрт 2-3 цагийн өмнө тогтмол зарцуул. Хаан улдургийн 23 дугаар хороо 13 мянган хүн амтай. За манай хороонд Шүншиг 1-2, Garden City 1-2, Happy City, Сангард 1-2, Гриар, Сансай, за Мандала Гард, Нарцад апартмент, Гүмүда Гард, Нарва Вилла гэд маш олон хотгоо оруулаад баригдсан. Улсын нэгт сургууль баг. Манай энд бол нэг 6000 орчим 6-аас 18 насны хүүхдүүд байгаа. Тэгээ сүүлийн 2 жил байгаль орчны яамд ингээд газар өгөөч. Бид нар улсын сургууль барих гэсэн юм асуудлыг удаа дараа тавьж байгаа. Тэр нэлээд удаашрах шинжтэй байгаа учраас бид нар энэ газартай одоо тийм компаниудыг хөрч тендер зарласан. Энэ онд нийслэл дээр бид нар 18 тэрбум төгрөг тавьсан шүү дээ. Улсын сургууль барина гэж хаан улдуртай хамтраад газраасаа одоо тодорхой хэмжээний газрыг улсын сургууль зориулаад хэдэн газар өгч байгаа. 1 га орчим. Бүх стандарт нормын дагуу 3 давхар ийм сургууль төлөвлөлт яг зургийн ажлын явуулж байна. 5 сарын ихээр одоо манай энэ 23 дугаар хоонд 960 хүүхдүүд чинь 2 ээлжээр ингээд 2000 хүүхдийг хүчин чадалтай юм шинэ сургууль одоо их маш их олон иргэдийн хүсэлт байсан. Тэгээ би одоо бас манай Аз иргэдийн компани хамт олонд маш их баярлж байгаа. Ерөнхийдөө төсвийнхөө тодтгол дээр нэмэлт их усрээр суулгачих юм бол та энэ 12 сар ихэд дуусгах чадах уу? Тий, ондоо багтаа.